Сууж байгаа миний үчин юм уу? Дүүгээ тэрүүлээ суусан чи байрчаад байгаа юм уу чи? Дүүгээ унсч. Дүүгээ унсч. Дүүгээ маагаш чича. 조금 쉬려면요. 뭔가 맛있죠. 자, 먹어. 약간 다치. 어디서 나가 갔어? Нарих без пустить. За ингээд ээжийн алтан газны найр маш нүсэр болсон. Одоогоос 2 жилийн өмнө бас яг манай ээж алтан газ одоо авсан. Тэгээд 2 жилийн дараа хадам ээж маань алтан газ одоо авсан. Тэгээд 2 сайхан ээж маань ингээд төр засагтаа хийсэн, бүтээсэн, ажилласан, хөлмөрлсөн энэ он жилүүдэд үнэлүүлээд ингээд алтан газ одонгоор шанагдсан юм 2 сайхан ээжтэй. Охин маань цэцэрлэгт явахгүй байж байгаа цэцэрлэгт орсон. Оронгуутлаас бужигнуулж өгсөн. Оронгуутлаа нүксний юм стилистийн тэмцээнд ороод тэгээд говийн жонон бүжгийн тэмцээнд ороод Дараагийн орцогч хүсүүгүү. Улаан юникорн. Дараагийн орцогч хүсүүгүү. Үсэлээ. Цэцэрлэгээс нээж наваа авчих шүдэ үсэлэх хэвээр тий. Хашаарта. Гайхагч шаа. За тэгээд үе бид нар агаарлнаа. 3 сахан уул руугаа сайхан агаарлаа шүү дээ. Манай 3 сахан уул чинь аялал жуулчлалын маш том бүс гэгддэг
үзэг харах юмтэй. Зөвхөн ууландаа гэхдээ олон нэлээд ам байдаг баха. Миний мэддэг ам бол ёлын ам, хур шивртийн ам, хавцгаатын ам, дүнгэнэгийн ам, өөрч юуны ам байдаг лээ. За ямар ч гэсэн ингээд 4 ам байдаг юм аа. Ёлын ам, хур шиврт хоёр бол ингээд төвөл 100 хавар намаргүй ингээд битүү мөстэй байдаг. Тийм учраас зулчид ирж одоо зуны халуунд ингээд мөстэй байгааг нэрж үзэх дуртай. За хавцгаатын ам болвол нарийнхаа юм нэг булаг урсдаг. Гэхдээ тэр нь одоо нэг хэр зуншлагтай байгааг шалтгаалаад өргөн нарийн янз бүр урсдаг. Бидрийг бол хүүхэд байхад бүр төрөөжгүй байх дээр үедээ бол маш том юм маш өргөн гэж урсдаг байсан гэж ярьдаг. Одоо бол нэлээд нарийнхан урсдаг. Гэтэл өвөлдөө тэр хавцгаад жим хавтгай арай юм өргөн ам байдаг байхгүй. Тэгээд өвөлдөө нөгөө урсж байгаа уснууд нь хоримтлагцаар байгаад ийм том хавтгай мөс болгочдөг. Тэрэн дээр нь хүмүүс очиж ингэж цаан чарахтаа очиж ингэж гулгах их дуртай. За дүнгэнэгийн ам нь болохоор бүр хаа тасаг ихтэй хаа тасан дунд бас нэг юм болог урсдаг. Тэгээд мөн адилхан бүгд болохоор тэр хоримтлагцаар агаад маш том хавтгай гоё мөс болдог. За гэх мэтчлэн ингээд үзүүштэй сайхан нутагтай аймаг даа манай Монгол аймагч. За явсаа. Тэр хүүхэд яга машин явж ирэхээр чимээг болдох юм бол тэр хүртэл бүр яг боож гэлээ. Миний үе мондаг хараараа тэр. Ерөн чи ингээс олгочвол их дараах босоо хөрөө. Тэмүүлээ. Минаш мотоцемсэ. За энд ямар хүмүүс байна? Өөрийгөө танилцуулаарай бүгд. Өсөөдөн яг Индрас гэдэг нэг юм байна. Намайг өсөөдөн гэдэг. Би намайг Тэмон гэдэг. Би Тэмонастай. Би Тэмонастай. Намайг Тэнэм гэдэг. За Тэн байна. За энэ Тэн байна. Тэмон. Өөрийнхөө нэрийг хэлээрэй. Тото. Гант өдөр. Гант өдөр. За энэ Тэмон. Yay. Партэнд явах гэж Тэнтэй хүүхэд байна. Тэр хэм Би ширүүтэн. Би ширүүтэн. Юусан настай. Миний охин бүжгийн татаж ирээд тэгэл ухаан мэдрэлгүй орой ингээл зурд үзэж шивтчихээ ухаан мэдрэлгүй унтаад өгнө. Ерөөсөө сарын хугацаанд 3 том бүжгийн ард гарна гэдэг бол 5 настай хүүхдийн хувьд амар хүн санагдаж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө миний охины хувьд ийм амар ирчтэй ингэж юм сурч ерөөсөө өнгөрүүлээгүй. Жаа хоёр нэг дүүдэд ханаа тавьчраад байсан учраас тэгэл ковид үе юм таарсан. Тэгээд ерөөсөө цэцэрлэгт явж амжаагүй ингээд сургуульд орохноос нь болцсон. Тэгээд сургуульд орохоос өмнө ингээд цэцэрлэг төгсгийн сүүлийн 2 сард л хүүхдээ явуулж байгаа байхгүй. Тэгээд бүхэл бүтэн 3-4 минутны 3 тусдаа нийт ингээд 10 минутны том бүжгнүүд ингээд сурна гэдэг бол амар төсвөр төвчээрийн асуудал байсан. Тэгээд бүр аюух турсан шүү дээ энэ хоёр.
Тэгэл нэг өдрийн хоолыг нийлүүлээл тэгэл өдөр цэцэрлэг тэр хүүхдүүд унтдаг шүү дээ. Тэгээ тэр унтах цаг нь одоо нэг говийн жандорсон бүжгээ тавтаж байгаа хүүхдүүд нь унтахгүйгээр бүжгээ тавтаад тэгэл манай хүүхдээгээр өсвөлэн бүр ингээл багш нар хичээл эрхлэх чинь тэр бүр ингээл гайхаал намайг нэг авахгүй татсан чинь хичээл эрхлэх чинь намайг ээж нэг мэдхгүй өсвөлний тухай яриад байгаа байхгүй юу тэгсэн чинь энэ охинстай нэр нь сүлд орж ирчээд амар төвчээртэй ус жуухгүй ингээл яг нэг хөдөлгөөнөө ингээл би энэ хөдөлгөөнийг сурна гэл ууггүй татдаг энэ өстө мундаг хөвтөлээ шүү дээ хичээл эрхлэх чинь яриад миний эцтэйгээ эрхлээд өстө нэр өдөр цаа хаяалаа ингээ noloраа суудаг. За өмнө нь ингэж уу ингэж шороо тавина. Өнөөдөр шараа шуургийн хантаа энэ өнөөдөр шараа шуургийн хантаа Машинд байгаа машин харагдахгүй шүү болж байна. энэ Тэр мойл бараг л харагдахгүй байна. Сүүлэн тоглоом байхгүй болчих. Энэ их хөвөлдөж байгаа юм тийм террасны энэ төмөр. Энэ шорооны өнгөөсөлдөг юм уу? Цагаан улаан. Дахин тэзэж ихгүй юу? Өө бацаг юм. Таяр миний блогонд орох уу? Би блог хийдэг ш нэрэ. Манайд нэг юм хоёр хүн байгаа. Ийм хоёр хүн байгаа. Нарийн нэг ингэ манайд тултаад гэж тий. За ингээд одоо өдрийн хэдэн цаг болж байна? 2 цаг 45 минут. 2 цагийн үед ингээд нэг харах болоо. Нэг гээ ороод ингээд байж энэ да. Намайг бүр 10 жил байхад төгсөх ингэж байгаад очиод 10 хэдэн онд юм бэ. Тэр үед бүр өдрийн бас яг ийм 2-3 цаг үед бүр таас харах болчихсон ч би шүн дунд юм шиг саргуу шүн юм шиг бүр таас харах. Тэгээд түүнээс хойш би тэрийг цонжиндоо үлждэг жил бас яг ингэж харахулсан гэсэн. Тэр чинь 20 онд штэ. Тэрнээс хойш бас ийм амар харах болчихсон юм. Цогон баха. Үгүй ингэж харахулдаг юм аахгүй. Шороон дээр түрхэд хэр вэ? Шороон дээр түрхэд хэр вэ? Айгуу тийм. Хамаагүй ярих гэж байна. Түүсэрээ чи барьж чи тэр мөн чи. За битээ хоёр хүүхдээ би өвдөө бүлтэх гэдэг баг нүүгээд ирж байна. За эмээ өвөө том албатай үлдэндээ. За чантам аваагүй юм гэнэ. Цааваагүй юм гэнэ. Тэгээ нүүд сууцаа болж.